Зорим төр хэмжигчтэй ам нээвэл зочны ярьцлага эхэлж байна. Энэ удаад бид эдийн засгийн ухааны доктор Отго Чулууг ураад байна. Урилга хүлээж авч студид ирсэн танд баярлалаа. Танд бас баярлалаа өрсөнд. Тэгэхээр одоо сүүлийн үед ер нь долларын ханш эрс өсөд байна л да. Тэгэхээр энэ Монгол банкны валютын нөөц багассантай холбоотой юу? Албаныхны зүгээс бол одоо хэвийн хэмжээндээ буцаад хүрсэн гэсэн тайлбарыг хийгээд байгаа боловч өдөр өдрөөр бараг цагаар валютын ханш долларын ханш өсөд байна шүү дээ. Энэ дээр ер нь та цаад шалтгааныг нь юу гэж харж байна? Яг өнөөдрийн байдлаар албан ханшаар бол 3505 таах шиг байна. Албан бусаар бол зарим газар 3535 хүрсэн байна тийм. Тэгэхээр энэ албан ба албан бус хоёрын ханшны хооронд ийм том зөрөө гарч байна шүү дээ. Энэ юу гэсэн үг вэ гэвэл нөгөө иргэд одоо төр засагт итгэхгүй байна. Энэ валютын нөөцөд итгэхгүй байна гэсэн үг л дээ. Тэгээ энэ валютын нөөцийн талаар их олон хүн олон янзаар зарлаад байна тийм ээ. Зарим нь одоо ингээд сард 700 сая доллараар одоо интервенц хийсэн гэж ярьдэн шүү дээ. Ханшийг барихын тулд ингэсэн учраас гэж энэ төгсөлт сангийн сайд нь гарч ирээдгүй одоо 5 тэрбум доллар хэвээрээ байгаа гэж. Ингэж энэ тэгэхээр энэ нөгөө ийм ялгаатай мэдээлүүд чинь зах зээл тус тийм сандрал үүсгэж байгаа юм. Тэгээ ерөн манайх шиг ийм нээлттэй жижиг орны хувьд одоо долларын ханш юм да. Мэргэжлийн хэлээр бол валютын ханш маш олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Тэр дотроос тэр валютын нөөцөд бол маш бага л хэсэг л дээ. Мөсөн уулын орой л гэсэн үг. Тэр далд бидний нүдэнд харагдахгүй маш их юм явж байгаа л да. Хамгийн том шалтгаан бол одоо энэ Монгол банкнд итгэл байхгүй, төр засагт итгэл байхгүй гэсэн үг л дээ. Би болохоор таныг одоо экспортын орлого буурсантай холбож тайлбарлах байх гэж та эсэргээрээ төр засагт төв банкнд итгэл буурсантай холбоотой гэлжлээ. Энд иргэдийн итгэл ямар хамаатай байна? Энэ валютын ханш нь. Яг энэ төгрөгт итгэхгүй байх гэсэн үг л дээ. Тэгээд маш хурдан одоо ингээд доллар улам одоо юу болж магадгүй, ховор болж магадгүй, төрүүлж олж авъя гэсэн юм өрсөлдөөн явчихад байна л да. Тэгэхээр төв банк бол доллар үйлдвэрлэхгүй. Энийг олж ирэх үүрэг нь бол засгийн газарт ч байгаа, төв банкнд ч байгаа. Тэгээ энэ хоёр нь бие биенээ лүгэж ихэд байна шүү дээ. Засгийн газар болохоор төв банк одоо ингээд доллар олж ирэх ёстой. Төв банкнд болохоор засгийн газар одоо экспорт хийгээд олж ирэх ёстой гэдэг. Тэгээ яг экспорт дээр бол манайх бол нүүрсэн дээр л тогтож байгаа улс. Нүүрсэн дээр бол бит хэмжээгээр гаргаад байгаа боловч үнээр бол нэлээд хурдтай унтсан байгаа. Тэр нөгөө нүүрсний экспорт маань орж ирлээ. За тал нь бол тэр нөгөө одоо хүртэл ил болоогүй байгаа оптекеринууд байгаа шүү дээ тийм ээ. 2027 он хүртэл маш бага үнээр ингээд зархаар хийсэн байна. Тийшээ яваад байгаа. Тэгэхээр хэдий экспорт одоо гараад байгаа юм шиг боловч яг орж иж байгаа мөнгө нь бол бага байгаа бах. Тэгээ ерөн бол манайд нэг тийм төөрөгдөл юм уу буруу ойлголт байдаг. Экспорт ихсэхээр доллар ихсээд төгрөгийн ханш доктортой байх хэрэгтэй гэж ойлгоод байдаг үгүй. Экспорт чи ихэнх нь одоо дансан дээр яваад байгаа шүү дээ. Яг ингээл чемданта кинонд гардаг шиг чемданта доллар оруулж ирээд байгаа юм байхгүй. Ихэнх нь өрөндөө явчихж байгаа. Буцаад ихэнх нь бичлэлтийн аргаар импорт руу гарчиж байгаа. Манай импорт бас их өсөж байгаа. Гэхээр дээр ингээ юмны өсөж байгаа учраас импорт өснө. Гаднаас судалдаж авах зүйл нэмэгдхийн хэрээр доллар буцаад гадагшлах ийм эрсдэл байна. Өнгөрсөн жил бол баг эсэргээрээ 5-600 сая доллараар ашигтай ажиллаж исэн бол энэ жил эсэргээрээ 5-600 сая доллараар алдагдaltaй байна гэдэг асуудал байна шүү дээ тийм үү? Энэ бас нөлөөлж байгаа юм. Энэ бас нөлөөлж байгаа. Ер нь манай энэ гадаад худалдаа үйлчлэгийг бүхлээр нь аваад үзэх юм бол төлбөрийн тэнцэл гэсэн ойлголтоор илэрхийлдэг юм байна. Энэ дотор эн чин дотроо 3 тулгын чулуутай, 3 салаа хэсэгтэй. Нэг нь экспорт, импорт. Нөгөөх нь үйлчлэгээ байдаг. Үйлчлэхэн дээр бол бид нар маш их алдагдaltaй байдаг. Бараг 1-2 тэрбум долларын алдагдaltaй байдаг. Жишээлбэл одоо цахилгааны гаднаас авч जैन. Хятадын машинуудаар нүүрсээ зөөлгөж जैन. Оюутнууд гадагшаа явж сурж जैन. Одоо манай дарга нар өвдөхөөрөө гадагшаа явж имжлүүлж जैन тийм үү? Одоо энэ бүх үйлчлэгээ эсвэл одоо Туркийн онгоцоор нис чинь. Эний чинь үйлчлэгээний одоо статистик юм да. Энэ дээр бид нар бол байнга алдагдaltaй явж байна. Үйлчлэгээнээс хамаарсан тэрбум долларын одоо гадагшлах энэ алдагдал чинь одоо гадаад худалдаатай уйлдахгүй хамааралгүй тустай юм байна тийм үү? За гэтэл тэр чинь биднээс гарч байгаа доллар л байхгүй юу? Тийм. Бид нар долларыг олж ирлээ, импорттоо нэг зарцуулж байна. Одоо 3 төрлийн импортлж байгаа шүү дээ. Бид нар машин, бензин, дизель, за гар утас гэдэг ихэнх нь энэ л байгаа. Энэ гурвыгаа авж байгаа. Бусдаар бас үйлчлэгээ хийлгэж штэ тийм. Одоо ингээд эмнэлэгтэн үзүүлж जैन, оюутнууд тэнд очиж сурж जैन.
онгоц машиныг ашиглаж जैन, цахилгааныг худалдаж авч जैन. Одоо нөгөө бит бус гэх юм уу да. Үйлчлэгийн салбарт гарч байгаа. За нөгөө том юм бол хөрөнгө оруулалтын урсгал байдаг. Ер нь явж төргийн ханшийг барьж чадах хамгийн том юм бол гадаадын шууд хөрөнгө оруулалт байдаг юм байна. Гадны хүн доллартайгаа орж ирлээ. Ядаж нэг байр түрээслэн. Ядаж нэг офисын ажилтаа авна тийм үү. Ингээд тэднийхээ нийгмийн даатгалын шинэтгэлийн төлн татварын орлогоо төлнө. Тэр гадаадын шууд хөрөнгө оруулалтаар орж ирж байгаа мөнгө чинь биетээр илүү эдийн засгч шингээд энэ маань өөрөө төргийн ханшийг доктортой барьд юм байна. Гэтэл манад бол гадаадын шууд хөрөнгө оруулалт гэсэн үзэгдэл одоо байхаа болцсон. Ер нь бол капитал гадагшаа зүгтж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр төргийн ханшийг хамгийн тогтвортой даацтай барьж чадах тэр тулгын чулуу маань үүргээ гүйцэтгэж чадахгүй. Харин ч эсрэгээр ингээд гадагшлаад байгаа учраас манай доллар ховрдууд нөгөө талдаа төгрөг маш их болсон шүү дээ. Сая ингээд сонгуул ухтаад 500 600 тэрбум төгрөгөөр нь шинэ оршоо гэж гаргасан тийм үү? Тэгсэн. Тэр бол нэг цөөн хідэн улс төрчнөр тухайн тойргоосоо гарахын тулд тэнд ингээд хөнгөлттэй маш нэг хөнгөлттэй зээл өгчөж байгаа. Тэгсэн. Гэтэл энэний нөгөө талд төгрөгийг ингэж үнгүүдүүлж тэ юу эдийн засаг руу асар их ингээд төгрөг суул нийлүүлчихлээ шүү дээ. Чин баг өнгөрсөн жилдээ харьцуулахад баг 10 их 80 төгрөгөөр нийлүүлсэн байгаа байхгүй. Гэтэл тэр 10 их 80 төгрөгийг эдийн засагт нэг талаас нь нийлүүлж байна. Нөгөө талдаа тэрийг чин баланст болох баялаг бүтээх ёстой шүү дээ. Тэгж чадаагүй. Энэ бол ерөөсөө сонгуулийн сурчлагаа болчихсон. Тэгээд бодлогын хүнээсээ баг. Тэгэхээр нөгөө нэг төгрөгчин илбэгшээд ирэхээр үнэн алдчихж байгаа. Ийм одоо үзэгдэл бас болж байна гэж хэлж. Тэгэхээр тэр 10 ихний төгрөг сүүлийн жилүүдэд зах зээл рүү нийлүүлсэн нь төгрөгийн ханш унах бас нэг том шалтгаан. Маш том шалтгаан гэж байгаа. Тэгээд дээрэс нь бас баялагын хуваарлалт гээд одоо 5-7 ноогд ашгийг иргэдэд ингээд бэлэн мөнгөөр ингээд цуулж тараагаад байгаа нь бас ингээд зах зээл рүү төгрөг одоо ирс нэмэгдэх нийлүүлэг энэний хэрээр одоо инфляц одоо энэ ханш энтерс нөлөөлж байна. Яаж л энэ чи хүлээлтийн үед нөлөөлөд байгаа байхгүй. Гэл нэг одоо 200-300 мянган төгрөг орж ирчихсэн шүү дээ. Тэнгууд өсчөнгөө таксины жолоочнор бүгд нэмчин. Хоёрд бодиттой нэмэгдлүүд байна. Одоо дулаан, цахилгаан бүгд нэмэгдчихлээ шүү дээ. Дулаан ч яг хойшлуулсан гэж байна. Гэтэ цахилгаан эдгээр бол нэмэгдчихэж байгаа. Тэгэхээр дагаад бүх юмны үн нэмэгдэнэ. Нэг ийм л одоо чөтгөрийн тойрогт юм орчод байна л да. Тэгээ дээр нь салин хэмжээ нь одоо энэ мөнгө тарааж байна. Хөдөлмөрийн доод хэмжээ нэмэгдэж байна. Эн чин өөрөө нөгөө бидний бодитоор одоо үйлдвэрлэж чадчих байгаа. Нэг үйлдвэрийн ажил чинь нэг малчин жишээлбэл 10 бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 100 хон хариулдаг гэсэн бол тэр чинь 20 30 болоо те нөгөөт нь 200 болоод энэ тохиолдолд мөнгөний нөлөөлтийг нэмж болж байгаа юм. Гэтэл тгээгүй байхад нь цэвэр сонгуулийн зорилгоор ингээ мөнгөний нөлөөлтийг нэмээд халамжийг өсгөхөд тахаар тэр хөвтөж байгаа цөөхөн хэсэгт нь бол одоо болж байгаа. Тэдэрт саналаа өгж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Яг нөгөө татвар төлж байгаа улс төр сонирхдаггүй сонгуульд ч орох завгүй ингээд өдөр шингүй ажилтдаг хүмүүстэй маш их дарамт болж байгаа байхгүй. Одоо ингээд бодитоор инфляц 10% гарчлаа л гэж байна. Бодит бусаар бол би 30-40% та байгаа болов уу гэж бодож байгаа. Бүрүү. Тэг ягаад гэвэл та одоо жишээлбэл та 200 мянган төгрөгөөр хэр хүнс авдаг гэсэн. Тэгэл дор хаяжны 2 тор дүүрэн шүү дээ. Тэг одоо 1 тор хүрэх үү? 1 тор бараг хүрэхгүй. Тэгэхээр эн чинь бараг 2 дахин унчиж байгаа байхгүй жилийн дотор. Сүүлийн энэ 11 сараас хойш би дахиад 30-40% унтсан болов уу гэж бодоод байгаа. Бүр хагас жилийн дотор. Одоо ингээл би өөр дээр л жишээ авъя л да. Энэ хаяа нэг кофе уудаг байхгүй. 7,000-аас одоо 10,000 болцсон л байгаа байхгүй. Энд чинь ингээд 30% өсөж байгаа. 30-40% өссөн байна. Тэр яг ингээд нодлонгийн 9 сар 10 сартай харьцуулахад ер нь бол юмны нөлөө өссөн санагдаад байна. Тий, одоо ингээд цахилгаан эрчим хүчний үн 30% өсгөнө гэжсэн боловч хэрэглэнээс нь хамаарат 300% өсгсөн тохиолдол байгаад байна шүү дээ. Тэгэхээр эн чинь нөгөө инфляцийг давхар 30-аас 40% өсгөх бас нэг шалтгаан болчлоо. Эн чинь одоо суур үнэ гэж явдаг шүү дээ. Тийм үү? Шууд бус шалтгаанаар. Хүмүүс чинь хүлээлт үүсчлээ шүү дээ. Өө тогны үн өсчлээ, миний зардал өсчлөө. Тэгэхээр би орлогоо хэвийн байлгачиж энэ зардлыг хайхын тулд би үнэ өсгөхөөс аргагүй гэнэ ингээд юм гинжин хэлхэх юм уу та. Харин тий. Төв банкийнхаа тэгээд инфляцийг барихын тулд аргагүй ихэнд бодлогын үгээ өсгөөд сая 2 орондоо тоороо оруулчлаа. 11% болчихвоо яа. Тэгэхээр 11% болгосон ч гэсэн инфляцийн өсөлт одоо буурахгүй ингээд л аажмаар өссөн хэвээрээ байна тийм үү. Тэгэхээр энэ дэр ер нь ямар бодлого байх хэрэгтэй байсан бэ? Магадгүй төсөв мөнгөний бодлого нь хоорондоо уялдахгүй ингээд төв банк нь тэр одоо нөгөө төсөв тэр эдийн засгийн бодлогын араас нэг гал ундраа харах хэмжээд аваад яваад байна уу гэж хараад байгаа юм. Тий. Одоо ингээ манай эдийн засгийг ингээд нэг 100 төгрөг бодиттой шүү. 100 төгрөгийн эдийн засаг гэж бодъё л доо. Тэр дотор нь одоо бидний сургууль, соёл
одоо амьд байхын тулд бид нар дулаан байх хэрэгтэй, шахмал түлшээ аавна, махаа аавна, сүүг аавна тийм ээ. Ингээд нэг 100 төгрөгийн эдийн засаг гэж бодъё л доо. Гэтэл тэрнээс гадна одоо энэ төрийн эдийн засаг гэсэн юм гараад ирж байгаа байхгүй. Ингээд сонгуулийн болохоор тэр чин сонгуульд нь явсан хүмүүст нэг зам бариулна тийм үү, нэг хашаа бариулна, өшөө бариулна. Тэр чин далимдуулаад сонгогчдыг худалдаж авахын тулд яг хүмүүсийн үндсэн хэрэглээгээ хэрэгцээгээ хангаж байгаа мөнгнөөс бараг дутхгүй хэмжээний мөнгө эдийн засагт ороод ирж байгаа. Тэр одоо бизнес хийгээд байна. Тэр бизнес хийгээд. Тэгээд нөгөө мөнгөний хэмжээ чи өссөн шүү дээ эдийн засагт. Одоо хүнээр бол ингээ хавгнаад эхэлж байгаа ус хийгээд эхэлж. Тэгэхээр нэмж ус өгөхгүй л гэж байгаа байхгүй. Тэгэхээр ингээ Төв банк бодлогынхаа хөв өсөж шүү дээ. Зээл болтгоо байлна. Тэгэхээр яг нөгөө хэрэгжилж байгаа хүмүүс ядуу эмзэг өрхүүд эсвэл нэг жижиг аж ахуйн нэгжүүд төр чинь зээл болтгоо байлна. Хэрэглээ нь хомигдно. Гэтэл нөгөө шалтгаан хэвээр байгаа байхгүй. Улам томрол, төрийн өмч чинь томрол, төрийн эдийн засаг чинь томроод. Тэгэхээр энэ инфляцийн нэг том шалтгаан бол энэ асар урдтад хэлж байгаа улсын төсөв. Жилд 30% өсөж шүү дээ. Алдагдал нь одоо 2-3 их найдаар нэмэгддэг. Одоо манай төсвийн зардал чинь 35 их найд болсон. Төсвийн одоо хэмжээ бол нэг сүүлийн 3-4 жилийн дотор 3 дахин нэмэгдсэн байна шүү дээ. Тэгэхээр эн чинь одоо маш их мөнгө эдийн засаг руу орж байгаа. Яг уу ямар үед хэвийн үзэгдэл гэж хэлж болох вэ гэхээр бид нар одоо төрөөс үйлчлэг авах хэрэгтэй шүү дээ. Татвар төлж байгаагийн хариу тийм үү. Одоо тэтгэврийн өгшин хүртэл нэг 200 төгрөгөөр 200 талх авсныхаа төлөө 200 төгрөгийн нөөт төлж байна. Энийхээ хариуд бид нар сургууль, боловсрол, аюулгүй орчинд амьдрах, цэвэр агаар амьсгалах гэдэг ийм үйлчлэг авах хэрэгтэй. Хангалттай сайн үйлчлэг тийм. Энэ үйлчлэгээний мань хүртээ хэмжиж чанар нь 3 дахин өссөн бол окей болж байна. Үгүй шүү дээ. Энд улам л ингээл хэцүү хүнд боллоо. Гэтэл төсөвд хилээд байна гэдэг чинь нөгөө төсвийн хилтийн ихэнх мөнгө нь дарга нарын үйлчлэгэнд дарга нарын эдийн засаг руу явчихад байгаа байхгүй. Тэгээд тэд нар чи өөрсдөө эрх мэдлээ хамгаална. Баахан ингээд юу яац улс төрийн намуудыг худалдаад авцсан тийм үү. Тэгээд сонгуулиар баахан алтруудыг ажилуулдаг компаниудаас хандив авчдаг. Тэд нартай ингээд зохиомжтой ажил бий болгохын тулд ингээд тендер зарладаг. Ийм л юм болчиход байна л. Хэдийгээр одоо арчсан засаглалтай, парламентын засаглалтай мөртлөө бас авторитар ийм дэглэмийн шинж байгаад байна. Тийм учраас Монгол улс арчлалын индексээр бас л хоошоогоо ухарсан ийм дүр зураг харагдаад байна тийм үү. Одоо манайх урд хуршигөө социалист улс гэдэг нь шүү дээ. Тий. Гэтэл тэн чин төсвийн эдийн засгийн эзлэх хэмжээ нэг 20% дэш гардаг байхгүй. За тэгээ одоо бид нар маш сайн мэддэг Jack Ma байна те. Тусдаа нэг Alibaba гэдэг сайт нээсэн. Дараад нь Alipay гэдэг банк байгуулчлаа. Одоо дэлхийн хамгийн том банкуд энэ. Тэгэхээр тэнд хэдий социалист гэсэн хувь хүний эрх чөлөөг маш их хамгаалж байна. Бизнес эрх чөлөө. Бизнес эрх чөлөөг маш их хамгаалж байна. Тэдний томроод шинэ бизнес бий болохоор эдийн засгийн томроод тэр томорч байгаа эдийн засгтэр нөө төрийн эзлэх хувь нь чинь жижиг хэвээр үлддэг. Манай төсвийн зардал бол одоо баг 40% байгаа баг. Эдийн засгийнхаа. Дээр нь төрийн өмч чинь одоо бизнес 2-3 том компани ч юм бол 70-80% болчих واخ. Тэгэхээр энэ эдийн засгийн бодлого чинь зөвхөн тэдэртээ зориулж яваад байгаа байхгүй. Зөвхөн төрийн өмчийн компаниуд зориулсан бодлого явуулж байна. Тэгээ бие бинийгээ хаацаална тийм үү. Жирийн иргэдэд хүртээлгүй болчихж байгаа байхгүй. Одоо Герман, Өмнөд Солонгос, Япон гэл Швед, Норвег гэл бидний нөгөө жишээ авах туфтаа улсуудад эдийн засгийн 70-80% нь жижиг дунд бизнесээр тогтдог. Тэд нар ажлын байр бий болгодог. Манайд төр 70-80%-ыг одоо эдийн засагт эзлээд байгаа. Тэр таны дурдаад байгаа тэр Герман, Франц гэх Европын зарим орнуудад бол хувийн хвшлийнх нь 70-80% эзлээд байна. Эсрэгээр хувийн хвшил дотор бүр жижиг дундууд шүү. Жижиг дундууд төр. Тэгэхээр тэнд чинь яг тэр тэдний төлөө бодлого яваад байгаа. Одоо жишээлбэл нэг жишээ авъя л да, та ингээд цахилгаан хэрглэж байна тийм үү? Мөнгө төлж байгаа шүү дээ. Дулааны цахилгаан станцууд чинь 2 их үүсвэрээс мөнгө авч байгаа. Таныг эцсээр хэрэгжижсэн мөнгө авч байгаа. Улсын төсвөөс татаасыг авч байгаа. Тэгээд тэр дулааны цахилгаан станц чинь хэний төлөө ажиллах юм? Нөгөө татаас өгж байгаа яамныхаа төлөө л ажиллаж шүү дээ. Одоо нэг либералчлал гэж яриад байна, үн чөлөөлөх гэж яриад байна. Нэг хатуу тогтсон үнийг нөгөө хатуу тогтсон үнээр л сольжиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дулааны цахилгаан станцууд маань хүртэл тэр яамны төлөө л ажиллаж байгаа байхгүй, эцсийн дүндээ. Уг нь чинь ард түмний төлөө эцсээр хэрэглэгчийн төлөө ажиллах хэрэгтэй шүү дээ. Тийм шүү дээ. Тэг ингээд төрийн эдийн засаг томрохын нэг сул тал нь тэр болчихж байгаа. Тэгэхээр одоо ингээд төрийн өмчит компаниуд одоо томроод байдаг. Тэгсэн мөртлөө ашиг одоо үр өгөөжтэй ажиллаад байгаа мөхөр үгүй. Маш их хэмжээний бараг ихнээ төгрөгийн алдагдaltaй ажиллаад байна гэдэг мэдээлэл байгаад байдаг. Тэгсэн мөртлөө орон тоогоо цомгохдох нь гэж ярьчихад эсэргээрээ улам
нэмээд ах энийг би бодож байгаа ойлгохгүй л да. Зөвхөн сүүлийн өнгөрсөн 7 хоногийн л дуулан гэхэд чинь төрийн өмчөд бараг 20-30 компанид 4-500 менежерийг шинээр томилж гэнэ гэж байгаа. Тэгээ тэр хүмүүс нь доор хаж 5-6 сая төгрөгийн цалинтай. Тэгэхээр ингэж тэр үр өгөөжгүй ажлын байрыг шинээр нэмээд байгаа нь юутай холбоотой? Яг хөө төрийн өмчийн компаниуд дээр бидний ойлгох энгийн одоо хар ухаанаар ярьдаг тийм эдийн засгийн үйлчлэгээ болчтой. Тэр чинь бүр огт өөр одоо параллел ертөнц гэдэг чинь шал өөр эдийн засгийн үйлчлэж байгаа. Улс төрийн хамааралтай. Улс төрийн тийм. Тэгэхээр энэ засгийн газрыг доктортой байлгах, сайдраныг доктортой байлгахын тулд энэ 2-3 улс төрийн намууд байна шүү дээ. Тэр тур шийдвэр гаргадаг нэг юм хурал бүтцүүд байгаа. Тэднийг л тэнд аваачаал та нар нэг 2-3 жил чимээгүй байж л да гэхийн төлдөл тэрийг байгуулж байгаа байхгүй. Тэр энэ төрийн өмчийн компаниудын чинь дарга нараа өмчилж аваад очиод 2-3 сар болоход андшгүй дээ. Яг тэр даргын хамаатан садан сонгуулийн халтрууд нь л ингээд эзэлсэн байдаг байхгүй. Сонгуулийн халтруудаа ямар юу гэж байна одоо юу гэдэг цөөх баригчид гэж ярьдаг байсан. Одоо таныхаар бол халтрууд гэдэг. Энэ хуучны үг мартагдчихсан үг байхгүй. Үгүй тийм үү? Бас юм байсан юм. Байсан. Сүүлийн үед яг цөөнх баригч гэдэг шиг байна тийм. Соёлтойгоор хэлдэг юм шүү дээ. Тэгэхээр одоо энэ төрийн өмчийн компани чинь ямар ч мэрэгжлийн бус цөөнх баригч за таны хэлдгээр халтруудаар ингээд дүүрчгээр юу өөр ашигтай ажиллах юм бэ? Чинь бүр алдагдал бүрэл нэмэгдэнэ үсттэй юм ч одоо энэ төрийн өмчт компаниудын алдагдал юу хэр хэмжээнд байна? Хараагүй тэр тог. Гэхдээ өндөр олон 10 их 80 төгрөг байна л гэж би сонсч байсан. Би өнөхөр тэр хараагүй. Зүгээр ганц хоёр өндөр ашигтай ажиллаж байгаа компани байгаа. Одоо тэр бидний сайндаа биш. Нөгөө түүхийн эдийн өссөн байсан учраас тэгээд олон нийтийн хяналтанд байгаа. Тий. Нүүрч одоо нэг шиг $400 хүрлээ шүү дээ. Зэс чинь нэг 10,000 гарлаа шүү дээ. Тэр нэг удаагийн нэг цөөхөн үзэгдлэр ганц хоёр компани ашигтай ажиллаад байхыг үүсэхгүй. Байнга бол биш. Эрдэнэс 5 толгой жишээ тийм үү? Олон нийтийн хяналтанд байдаг гэдэг утгаараа. Яг хөө тэр талаараа гэхдээ хөрөнгөний зах зээл дээр гараагүй. Тий. Манайха 1072 хувьцаал гэж яриад байдаг шүү дээ. Энэ хувьцаа биш. Энэ чинь зөв эрхийн бичиг байхгүй. Яг гэвэл та нэг хувьцаат компани эзэн байлаа гэж бодвол. За эзэнч байх хэвтэй хувьцаат компани менежер гэж бодвол. Хувьцаагаа зарлаа. Би худалдаад авчлаа. Би өөр дөр хувьцаа бүртгэж авна шүү дээ. Тий. Та бас компани дээр тэр хувьцаагаа ямар нэгэн байдлаар бүртгэх ёстой шүү дээ. Тийм. 1072-ийн нөгөө тийм компани дээр бүртгэл хаанч байдгүй байхгүй. Эрдэнэс 5 толгой дээр ч байхгүй, Эрдэнэс Монгол дээр ч байхгүй ингээд эзэнгүү л өвчдөг байхгүй. Тэгээ юу гэсэн үг вэ? Одоо миний энэ 1072 шиг хувьцаа чи тэгээд одоо хаад бүртгэлтэй болж таарах. Яг өрнгийн биржтэй тань дээр гэж бүртгэлтэй байгаа. Гэтэ аль компани дээр гэдэг нь одоо хүртэл тодорхойгүй байгаа. Нэр юм чи миний хувьцаа аль компани дээр бичигдсэн байгаа нь Эрдэнэс Монгол дээр байгаа юм, Эрдэнэс 5 толгой дээр байгаа юм. Эсрэг бичлэлт нь хаана хийцэн. Тэг яагаад зарж болохгүй байгаа юм те. Хувьцаал юм бол тэр чинь өмч шүү дээ. Хүн чинь өмчийн хамгийн том шалгуур бол тэр чинь захин зарцуулах хэрэг л байдаг байхгүй юу. Бусдаар бол зүгээр л юу одоо воучер гэдэг юм уу эрхийн бичиг. Тэгэхээр яг 1072-ыг би бол хувьцаа гэж үздэггүй хувьд. Хоёрд иргэдийн хяналтанд байна гэж үздэггүй. Бас л дарга нарын ингээл яг харахад бол ингээд нэг иргэд хинаад байгаа юм шиг. Гэхдээ цаад үндсэн шийдвэрүүд бол дарга нар л гаргаж байгаа шүү. Тийм шүү дээ. Тэгэхээр мэдээж нөгөө төр одоо давуу эрхтэй гэдгээрээ мэдээж шийдвэр гаргаж байгаа. Гэхдээ тэр шийдвэр нь заримдаа ард иргэдээс асуухгүйгээр дангаараа шийдээд одоо нөгөө бидний одоо хүртэх ёстой тэр хувьцааны мөнгөөр төмөр зам бариад ч юм уу янз бүрийн ингээд төсөл өдрөг хийчихэд шүү дээ. Тэгээ бас бэлэн мөнгө тараачиж шүү дээ. Тий. Уг нь тэрүүгээрээ нэг цахилгаан станц ч юм уу барьсан бол тийм ээ. Тэгвэл бид нар чинь ингээд жишээлбэл оюутлахын жишээ авъя л да. Жил 150-200 сая долларыг зарцуулж штэ. Тог авах тавтаас. Тэгвэл Эрдэнэс 5 толгой дээр хоригдлогч ирсэн тэр олон тэрбум долларыг зүүн тишээ нэг төмөр зам барьлаа. Иргэдэд ингээд инфляц үүсгэ хайчлаа тий. Тэгэхээр ингийн оронд уг тэн нэг цахилгаан станц барьсан байсан бол өртгөө нөхцсөн байгаа. Дээр нь одоо долларын гадагшлаад байгаа урсгалыг чинь бас зогсооход нэлийн том. Ядаж л 200 сая доллар Монголдо үлдэх байсан шүү дээ тийм үү. Тэгээ одоо энэ ойлгоо компани чинь одоо цахилгаан станц барина гэсэн ийм гэрээний амлалт нь одоо хизээ биелхий мэдэхгүй. Энэ 5 толгой дээр чинь сүүлдээ монголчууд засгийн газрын өөрөө барих асуудал сураг сонсогдоод бас чимээгүй болчлоо. Танд ямар мэдээлэл? Яг 2009 оны өмнө оюутлогч өөрсдөө цахилгаан станцаа барья гэжсэн. Тэгсэн. Тэгээ баг 300 сая доллараар 300 мегаватт тэр үеийн хямдхан байсан юм чи. Тэгээ манай засаг гарч ирээ болиулсан л та. Бид нар өөрсдөө барья гэлээ. Тийм бид нар өөрсдөө барина гэж зогсооцсон. Тэгээ тэрнээс хойш одоо барьсан юм байхгүй. Хэдэн ч удаа байршлаа өөрчлөө. Хэдэн ч удаа одоо гарын үсэг зурж ёслолын ажиллагаа хийв мэдгүй. Ингээд
замхраад дууссан л та. Тэгэхээр ерөөсө төр ажил хийх чинь юм л байхгүй. Байнга өөрчлөгдөж яадаг нөгөө. Тэгээ байнга өөрчлөгдөж явах хооронд одоо хөрөнгө оруулагч болтохгүй болцсон. Нүүрсний сахилгаан станцыг хөрөнгө оруулж санхүүжүүлэх гадны хөрөнгө оруулагч байхгүй гэсэн бас нэг юм шалтгаан хэлж утсан шүү дээ. Зардал нь нэгдүгээр төгссөн. Хоёрдугаарт нөгөө дэлхийд даяар нүүрсний одоо сахилгаан станц жоохон татгалзъя гэсэн нэг тийм уур амьсгал яваад байгаа тийм. Хоёрт Монголын төрч аягүй тогтвордгүй байхгүй. Өнөөдөртөө нэг юм тохирлоо. Маргааш нь шал өөр юм ярьдаг учраас хөрөнгө оруулагчид гол нь тэрнээс яагаад. Яг тэгвэл том хэмжээний төсөл хий. Одоо жишээлбэл та цахилгаан станц барьдаг хүн байлаа гэж бодъё. Засгийн газартаа гэрээ юу барих уу? Тэгэж штэ тэгэл. Тэгээд нэг дараагийн засгийн газар нь гарч ирэл тань шиг муухай хүн болгол харлуулна штэ. Тэгэхээр яах вэ? Өмнөх засгийн газартай чинь ингээд тохирцсон юм аа ингээ гарын үсгэнд бай ингээ тэр өмнөх засгийн газар чинь ямар хамаатай вэ? Ямар хамаатай манай Монголыг төлөвлөхгүй одоо би төлөвлөнө одоо надад бас өөрөөр ярих хэрэгтэй гэж хэлдэг тий. Энд чинь өөрөө хөрөнгө оруулалтын орчныг хамгийн их докторгүй болгож байгаа. Эцэст нь бид нар бүгдээрээ л охирч байгаа байхгүй. Хятад бол жишээлбэл ингээд гуйд нь штэ. Манайд хөрөнгө оруулаад өгч. Герман гуйж байна. Одоо Трамп хүмүүс ингээд шүүмжлээлээ. Гэхдээ Трампын нэг цаад санаа нь бол манай хил дотор хөрөнгө оруулаад юм үйлдвэрлэе. Тийм бол бид нар юу татварыг чинь чөлөөлөд өгөө. Манай хилийн гадны юм үйлдвэрлэх юм бол Америк руу оруулах юм бол тэр импортын татвар 60% төлнө, 25% төлнө, 10% төлнө гэдэг байхгүй. Тий. Энд чинь цаад санаа нь Трамп юу хийх гэдэг нөхөр хөрөнгө оруулалт гэдэг гэдэг байхгүй. Одоо манай Монголын бараанд жишээлбэл 10% татвар тавьчихсан. Тэгэхээр Европ руу 7000 төгрөгийн бараа татваргүй одоо оруулах эрхээ 20 жил эдэлж чадахгүй байхад чинь Америк руу бол юм гаргаж чадахгүй л гэсэн. Америк гэсэн манад одоо нин таатай орн гэдэг нэг цөөхөн улс байдیں۔ Тэрэнд манайх ордог байхгүй. Ордог вэ? Ордог. Ордог. Одоо most favorable nations юу лөө. Би нэрийг буруу санчиж магадгүй ш. Тэр улсуудын жагсаалтанд уг нь Монгол улс ордгийг. Тийм учраас арга дээр тогтсон. Тийм бид нар ашиглахын үйл ашиглах хугацаа өнгөрцөн л дөө. Харин тийм л. Бид нар 10% тавьд юм шиг байгаа юм. Тэгэхээр зүгээр ингээд адилтай гудалтай. Манай монголчууд Америкийн бараанд 10% татвар тогтоодог юм уу? Тэд нар үзэж байгаагаар тийм гэж бодож байна. За. Тэгээ одоо ингээд төсөв алдагдaltaй байна. Тийм учраас төсвийг тодтох шаардлага байна. Ялангуяа он горсоор нүүрсний үн баг 2 дахин буучлаа шүү дээ. Тэгэхээр энэ хэмжээгээр ингээд экспортын орлого буураад эхэлж байгаа учраас төсөв тодтохгүй бол болохгүй гэд яриад идэг. Гэтэл нөгөө талд засгийн газар тийм байхгүй байдал хэвэн байгаа. Төсвийн гүйцэтгэл баг 98% шахуу байна гэд ингээ хэлж байгаа. Тэгэхээр энэ дээр би мэдээллийн зөрүү байна уу эсвэл одоо өөр шалтгаан байна уу? Тийм яг статистикийн хувьд ингээд дансны хувьд харахад бол бас боломж юм байлаа. Хэдийн нүүрсний унсан ч гэсэн бие хэмжээгээр өсгөөд орлогоо одоохонд ингээд бариад байгаа юм. Гэхдээ энэ чинь маш том эрсдэл байгаа. Тийм. Засгийн газрын хувьд тэгж хэлж байгаа нүүрэл хамгаалах гэдэг байгаа байхгүй. Сонгуулийн дараа одоо энэ чинь маш том төсвийн тодтгол хийсэн. Дараад нэг төсөө өргөн барьсан. Тэгээ ерөнхийлөгчд хориг тавиулаад дахиад нэг төсөө өргөн барьсан. Тэгсэн. Одоо ингээд 6 сар ч болоогүй байхад чинь ингээд 4-5 төсөө ярьчихж байгаа байхгүй. Ийм улс юу дэлхий дээр байхгүй. Дахиад орж ирэхээр эдгэр чинь ингээд бүр нэр нүргөө болох гэдэг шүү дээ. Тэрнээс л айгаад байгаа юм. Би төсөө тодтогох шаардлагыг бол харж байгаа. Яагаад бол энэ төсвийн зардал дотор үр ашиггүй нөгөө нэг сонгуулийн алтруудаа өгсөн амлалтаа одоо биелүүлэх гэсэн маш олон үр ашиггүй зардлууд байгаа. Одоо нэг сургууль дээр жишээлбэл цахим аюулгүй байдлыг хангана гэх тэрбум төгрөг тавьсан жоох шиг тийм ээ. За. Ийм хөө зардлууд маш их байгаа. Одоо бидний сайн мэддэг амтлын өшөө. Одоо энэ сая сэлб тойрсон том өшөөний одоо 20 тэрбум төгрөг гэж байгаа шүү дээ. Сэлбийн одоо энэ баг 4 м өндөр 70 барьцаад энэ чинь одоо шорон шиг харагдаад байна гэж иргэдийн шүүмшлээд байгаа шүү дээ тий. Энэ чинь 7 сайхан сургууль юм уу цэцэрлэгийн тийм цогцлбор барьчих мөнгө шүү дээ. Тий шүү дээ. Тэрүүгээр ингээд нэг хэдхэн метр газар ингээд барьж байгаа байхгүй. Тэр иймэрхүү зардлууд маш их байгаа. Үр ашиггүй. Эднэрийгээ танах хэрэгтэй. Яагаад гэвэл худалдааны дан одоо л дөнгөж эхэлж шүү дээ. Худалдааны дан одоо л дөнгөж эхэлж шүү. Нүүрсний үн дахиад унуул яах юм. За дээр манайх чинь дарга эдийн засагтай. Тэгээд тэр хил бомбтоор нэвтрүүлэх хүчин чадал маш бага. Тэр төрийн компаниуд чинь мундагдаад өөрсдийнхөө юмыг татаад авчихна. Хувийн хвшлийнхэн чинь хилийн цаана юм агуулгад хадгалуулаад удаа тэрэндээ маш их мөнгө төлөөд тэр чинь инфляцид нөлөөлнө шүү дээ. Тийм шүү. За тэгээ үжил хятад хямруул яах гэдэг асуудал гарч ирж байгаа. Ягаад гэвэл хятад ч өөрөө Америк руу гаргаж байгаа экспортоос маш их хараат улс байхгүй. Яг наана хэдий бид нар адилхан үзэн шүүч гэж байгаа бол санаа бол сандарч л байгаа. За. Яг бол Америк ч өөрөө дэлхийн хамгийн том эдийн засаг.
Америкийн хэрэглэгч чиг үргэлжлэн хүмүүс дэлхий дээр байхгүй. Хятад эдийн засгийн өсөд байгаа бол хятадч маш харивч юм хүмүүс байхгүй. Хэрэглээ багтаа. Хэрэглээ багтаа. Америкууд бол шинэ юм гарч ирвэл заавал үзнэ кредит карттай ингээд хэрэглээний соёлтой болсон. За за. Америкт бол одоо тэр Amazon гэдэг нэг веб хуудас байд юм шиг бүх юм авдаг тийм. Гэтэл тэрнийхэн цаана 70% хятад үйлдвэрлэсэн юмуд л байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр хятадын Америк руу гарч байгаа экспорт буурах юм бол манайх тагаад буурчаад байдаг тийм зүй тогтол байдаг. Зүгээр хятадын дотоод эдийн засаг хүчрхэж чадчихсан уу үгүй юу гэдэг нь бас асуудал та. Яг бол барилгын салбар маш хүнд байгаа. Одоо манай эдийн засгийн салбарын 30%-ийг уул уурхаа тэрийг ханган нийлүүлж байгаа салбарууд ингээд бүрдүүлдэг гэж үздэг бол хятад хамгийн том эдийн засгийг бүрдүүлж байгаа салбар нь барилгын салбар байдаг. Тэгээ энэ барилгын салбар дээр чинь төрөөс орон сууцны зээл өгдөг 2-3 том банк нь ерөөхдөө дампуурсан байгаа. Хувийн хвшлийнх нь ер нь бас маш хүнд байдалтай байна. Тэгэхээр хятадын эдийн засгийн одоо 10 төгрөг тутмын 3 нь хүндрэлд орчод байна шүү дээ. Тэгэхээр хятадын эдийн засгийн тэр дотоод хэрэглээ нь Америкийн худалдааны дайнаас үүсэж байгаа тэр сөрөг нөлөөг баланслаад илүү гарч чадах уу гэж өөрөө асуудалтай. Ийм үед бид нар бодолтой л байх хэрэгтэй. Хятадын эдийн засаг чинь за зүгээр энэ зүгээр багцаа тоо шүү. 20% нь ерөнхийдөө экспортоос их хамаардаг байсан юм. Тэрнийх нь дийлэнх нь Америкууд. Одоо энэ өөрөө ингээд хүнд байдалд орчих үйл гэж би хайгаад байна л да. Яг гэвэл Трамп ямар бодлогоор нөлөөлөд байна гэхээр хятад байгаа үйлдвэрүүд та нар Америк руу нүгөөд ирээч л гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр хятад байгаа үйлдвэрүүд Америк руу нүгөөд очивол тэр хавьяас л түүхий давна шүү дээ. Манайхаас авах нь ингээд дагаал буурчих болов гэсэн зүгээр энгийнээр хэлээд. Тийм шүү дээ. Ер зүгээр наацхан л хятад одоо гангийн үйлдвэрлэл ингээд буураад эхлэнгүүд л манайхаас одоо эрчим хүчний нүүрс авах болоод эхлэх ийм хандлага хажиглагтаа л шүү дээ. Тийм боломж байна. Тэгэхээр чинь манайд бол бас дам утгаараа нөлөөлөхгүй л байгаа. Одоо юмыг яаж мэдхүү Оросын дайн өргөжөө тэнд бид бензин дизель авч чадахгүй болчихвол яах юм? Мазутаа авч чадхаа болчихвол яах юм? Тэгэхээр бид нар энд жижиг аврын дулааны цахилгаан станц, бензин одоо хятадаас авах юм тийшээ хөрөнгө оруулалтаа хиймээр байна. Босруулах үйлдвэрүүдэд хиймээр байна. За одоо ингээд иймч багш нар маань олноороо ингээд гадагшаа яваад үгүй яах юм? Нөгөө бидний татвар төлж байгаа гол утга учир бас нийгмийн үйлчлэгч унчих гэдэг шүү дээ. Тэрэндээ зориулж бид нар эрсдлийн сангаа байгуулмаар байгаа байхгүй юу? Иймдээс байгуулахын тулд бид нар төсөвдөд тодтол хийгээд тэр дарга нарын элдв тэр нэг өр төлж байгаа цөөн хэдэн хүн хагартлаа байж байгаа төслүүдийн бүгдийг зогсоогоод ийшээгээ шингээмээр байгаа байхгүй. Зүгээр эрсдэл бэлдэх. Энэ төсөв маань өөрөө эрсдлийн төсөв болох хэрэгтэй тэр чинь. Одоо бид нар зайлшгүй үйлчлэгээнүүдтэй хангалттай мөнгө авч үлдэх хэрэгтэй байхгүй. Одоо ингээд юмыг яаж мэдтгүү хятад 52-ын мөргөлдөнд дамжирвал яах вэ? За Орос Украины дайн чи Европын НАТО Орос хоёрын дайн болж дамжирвал яах вэ? Байдал маш төвөгтэй байна шүү дээ. Ийм үед бид нар энэ 2 жилийг тэсээд үлдэхийн тулд сургуультайгаа эмнэлэгтэйгээ хоол хүнстэйгээ үйлдвэртэйгээ төсчүүлдэхийн тулд бид нар тэр энэ долларын гадагшлах урьдчилыг ингээд өөгшүүлээд байгаа тэр элдв даргын эдийн засгийн бүрээс хатаа заллах болгоод ерөөсөн ирээдүйдээ л үлдээмээр байна шүү дээ. Тэгэхээр ер нь одоо энэ төсвийн тодгол хийх шаардлагатайгүй юу гэдэг энэ маргаан дээр нэг цэг тавьмаар байна л да. Тэгэхээр та болохоор засгийн газар нэрээ бодоод төсөв тодохгүй байна. Тэрнээс биш одоо тодох шаардлага үүсчихэд байна гэж хэлчих шиг болсон. Би зүг болгосон тий. Ягаад гэвэл одоо нүүрсний унаад байвал яах юм? Нүүрсний экспортын хэмжээ маань төлөвсөн хэмжээнд хүрэхгүй бол яах юм? Төсвийн орлогч унах шүү дээ. Тэгэхээр энийг хаах 2-3 л арга байгаа. Бонд гаргаж болно. Өөрөөр хэлбэл ирээдүйн татвар төлөгчдийг одоо энэ сонгуулийн зардлыг төлөөлөж байгаа байхгүй. Тэдний нуруунд дээр маш их ачаад төлж байна шүү дээ. Хоёрт нь нөгөө нэг төрийн албан хаагч тийм үү нөгөө эмзэг өрхийнхэнд очих халамжийг л таны шүү дээ. Тэрнээс биш нөгөө эрх мэдэлтэй том дарганд очдог төслүүд бол ерөнхийдөө бол танагддаг. Засгийн газар бол яг ингээд нүүрсний орлого буурсан ч гэсэн бид нэр хариуд нь ингээд алт 3 хөтөлбөр хэрэгжүүлээд одоо алтны үн нэмэгдээд байгаа шүү дээ дэлхийн зах зээл дээр. Тэгээ энэ үеийг ашиглаад бид нар ингээд алтны экспортоос орлогоо нөхчнө гэдээ яриад байгаа шүү дээ. Ямар ч боломж байхгүй. Яагаад гэвэл манай экспорт чинь барыг 95-6% нь нүүрс соёроос бүрдэж байгаа. Тий. Тэрний чинь задлах юм бол барыг 60% нүүрс байгаа бах. Алт маш бага хэмжээтэй байдаг байхгүй. Дээр нь бид нар алтыг экспортлохоос илүү дотооддоо авч үлдэх хэрэгтэй. Ягаад гэвэл төв банкнд худалдаад байгаа шүү дээ. Төв банк өөр дөрөө валютынхаа нөөцийг бүрдүүлэх хэрэгтэй. Яг бол бидэрт өөр боломж байхгүй. Бид нар доллар үйлдвэрлэж чадахгүй шүү дээ. Юан үйлдвэрлэж чадахгүй.
йен үйлдвэрлэж чадахгүй, рубль үйлдвэрлэж чадахгүй. Бидний үйлдвэрлэж чадах бидний хяналтанд байгаа цорын ганц зүйл бол алт л байна. Тийм учраас алтыг нэг их экспортлохгүйгээр төв банкнтай байлгаад байх юм бол энэ чи одоо яг ирж байгаа энэ үнэхээр хямрал нүрлэх юм бол тийм үү? Дэлхийд дахныг хямрал нүрлэх юм бол бас авч гарах юм маань алт л байхгүй. Тэгэхээр одоо энэ дэлхийн геополитикийн нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед бол бусад улс орнуудыг харахад бол алтыг маш ихээр худалдаж аваад байна шүү дээ. Нөөцлөд байна л да. Энэ магадгүй хямралд бэлдсэний дохио юу? Яг бол долларт итгэхээ олж эхэлж шүү дээ. Дэлхийд дээр долларын үн асар хурдан унж чинь. Бусад бүх валютын эсрэг. Манайд эсрэгээр. Манайд эсрэгээд. Манай чинь тэгэхээр эн чинь бодлогын алдаа яваад байна гэсэн үг байхгүй. Дотоодын бид нар ч өөрөө хитрхи их нөгөө сонгуул зориулсан, дарга нарт зориулсан, даргын эдийн засгийг тэжээсэн маш их хэмжээний мөнгө эдийн засаг руу шийдэгдсэн. Тэгээ тэрнийг хувийн хвшил өрхүүд дээр л байлгаад байгаа байхгүй. Манайд бол тийм татврын бодит ачаал бол маш өндөр шүү дээ. Харин тийм. Татврын бодит ачаал өндөр байна гэлжлээ. Сая яхаа засгийн газар бол энэ хаврын чуулганаар бид нар татврын шинжилгээг хийнэ. Зохих хуулиудыг одоо татврыг дарамтыг бууруулах санал санаачлагыг оруулж ирнэ гэд амлалтсан л та. Тэгээ яхаа эхний ээлжинд бол нэг хувь хүний орлогын албан татврыг 10%-ыг 1% болгож бууруулах санал асуулга ди парламент дээр яваад 100 мянган иргэн дэмжицээ. Тэгэхээр энэ дагуу бол ямар ч гэсэн асуудлыг улсын хурлд оруулж ирж хууль байдлаар хэлэлцэхээс аргагүй болж байна. Энд дээр зүгээр хэрвээ 10%-ыг 1% болгоод бууруулахад ер нь яхаа нөгөө төсвийн орлого дээр хэр хэмжээний цоорхоо гарах бол таны тооцоогоор юу гэж харж байна? Тооцоод үзэхэд нэг 2.5 их найт төгрөгийн л асуудал яригдчихэж байгаа юм. Манай төсвийн зардал чинь 35 их найт шүү дээ. Том жижигчгүйгээр бүгднгээс нь 1% татвар авах уу? 2.5 их найт төгрөгийн одоо татврын орлого буурах магадaltaй. Одоо төсөв тасрах эрсдэлтэй л гэсэн үг. Энийг бол яг зардлаа нөхөх замаар л бий болгоно. Тэгээ айжмаар хийх боломжтой л гэж харж байгаа л да. Тэгээ яг хоёр янзын санаачлага явж байгаа юм шүү. Тэр 100 мянга чинь болохоор зүгээр нэг ардсан намын гишүүний зүгээс гарсан юм шиг байна. Сангийн яам санал болгож байгаа нь тустай юм байлаа. Тэр нь болохоор илүү шатлсан тогтолцоо руу оръё. Тэгээд орлогын ингээд шатлал тогтоогоод тэр баг бах юм бол 1% болгоё гэсэн юм явж байгаа юм билээ. Танихаар бол энэ хоёр төсөл яваад ингэж шүү дээ. Орлогоос нь хамааруулаад хүн амын орлогын албан татварыг бууруулах эсвэл бүгдийн чиглэлд 1% болгох аль нь одоо боломжтой төсөл гэж таны хувьд харж байна? Яг хэр хугацаанд ямар үе шаттайгаар хийх үү гэдгээс шалтгаална. Маш олон хүчин зүйл байгаа учраас хэлэхэд эрт байна. Засгийн газрын тэр санал бол бас нэг тийм түүхийгээрээ үлээ. Одоогоор өөрчилж хэлэхэд нэлийн түүхтэй. Гэхдээ манад угаасаа нөгөө ядуу иргэдийн төсөвд оруулж байгаа хувь нэмэр бага шүү дээ. Тэгэхээр тэрийг багасглаа гэдэг тийм айхтар үр дүн гарах болов уу? Үнэхээр чадах юм бол одоо нэг нь бол 1% болгоё гэж байгаа шүү дээ. Энгийн иргэдэд. Нөгөөх нь болохоор одоо 9 саяас энэ бол жишээ шүү. Жилийн 9 саяас бага орлоготой байх юм бол тэгэх юм бол 1% байсан баг. Би тэр сангийн яамны веб сайтыг бас сайн харж амжиг. Аль аль 1% л гэж байгаа юм л да. Яг ингээд нэг жилийн цалин нэг 10 саяас бага хүнд бол бас энэ бол тодорхой хэмжээгээр мэдрэгдэнэ. Тэгэхээр гар дээр нь үлдэж байгаа мөнгө 9%-аар нэмэгдэнэ л гэсэн үг. Тийм л да. Тэгэхэд яг иргэдэд бол сайн. Зарим гишүүдийн зүгээс бол жишээлбэл одоо 2 сая төгрөгнөөс доош цалинтай иргэдийг хүн амын орлогын албанд татвараас чөлөөлөё гэдэг бас ийм хөлбөр гаргаж ирж ярих гэдэг. Таны хувьд энэ боломжтой юу? Боломжтой. Жишээлбэл Швед тийм системтэй. Одоо ингээд бага орлоготой байх юм бол юу яа дээ? Тэдний чинь холбооны засгийн газар та. Одоо төв засгийн газар гэх юм уу та. Тэндээс авах татварыг тэгэлжтэй. Тэгээ орон нутгийн төсөв дээр орон нутгийнхаа онцгой шалтгааллаад бас татвар авч болдог. Тэр нь орон нутгад өршөлддөг байхгүй юу? Нөгөө хүмүүсийг ажлын байрыг бий болох хөрөнгө оруулалт гэхин тулд өршөлтөд хэлж байгаа. Монголд одоо нэг суманд ажлын байр бий болох юм бол сумын засгийн дарга толгой нөвдөн шүү дээ. Хөөж явуулах л бодно шүү дээ. Шведд бол эсэргээр аль болохоор өршөлтөгч сумаасаа баг татвар тогтоох замаар хүнийг олж ирэх гэдэг байхгүй. За тэгээ буцаа тэр ерөнхий том татвар руу ороход тэр суур татварыг бол тэгэлжтийн Шведэд. Тэгээд тодорхой хэмжээгээр илүү гарах юм бол зөвхөн тэр хэсгээс нэг 10%. Дахиад илүү гарах юм бол зөвхөн тэр хэсгээс нэг 30% ч юм авдаг. Зөрүүнээс нь. Зөрүүнээс нь авч байгаа. Тэгэхээр татварын ачаал нь харьцангуй гайгүй болчтой. Тэгэхээр нийгмийн даатгалын шинтгэлийг одоо бууруулах боломж байхгүй гэдгээ салбарын сайд мэдгдсэн. Гэтэл нөгөө тал бол улсын хурлын зарим гишүүдийн зүгээс өнгөрсөн 7 хоногт одоо ажил олгогчийн төлдөг тэр 11.5% нийгмийн даатгалын шинтгэлийг байхгүй болгоё гэдэг хуулийн төсөл санаачлагдаг зарласан л да. Тэгэхээр энэ хэр боломжтой төсөл бэ? Яг одоогийнх шиг ингэж дарга нарт зориулсан ийм үргэлжлэн төсөв баталдаг үед бол хэцүү л дээ. Гэтэл одоо бид нар
ард хэрэгжсэн одоо хэдэн жил хангалттай нөгөө өвдөлт авлаа шүү дээ. Одоо эсрэгээр дарга нар өвдөлт авах хэрэгтэй. Тийм учраас тэр нийгмийн даатгалын шимтгэл татвар бууруулахыг би ерөнхийдөө бүгдийг дэмжиж байгаа. Ингэжээж нь төсвийг жижигхэн болгох хэрэгтэй, төр цомхон болгох хэрэгтэй. Одоо би ингээд хүн ажилд авах гэхээр тодорхой хэмжээр ингээд цалин өсөж шүү дээ. Тэгэхээр нөгөө илүү өндөр нийгмийн даатгалын шимтгэл төлөх болчиход байгаа байхгүй юу? Зардлчид нь. Тэгэхээр тэрийг бусад хэлбэрээр өгөөд байна л да. Урамшуулж гэдэг эсвэл гэрээ байгуулдаг ч юм. Инхээр энэ ч өөрөө л нөгөө далд эдийн засгийг л улам бий болгоод байна гэсэн үг шүү дээ. Жишээлбэл шал өөрсдөө юм бэ дээ. Ажил хийж байгаа хүн хувьдаа ингээд нэрийн дансантай хоримтлуулад байна. Тэгээ би ажил хийсэн учраас тэтгэврээ авна. Манайх ч юм бол арай өөрсдөө тий. Одоо яг тухайн мөчид хэдэн залуу хүн ажил хийж байна. Тухайн мөчид хэдэн тэтгэврийн хүмүүс байна. Тэр олгосныг ингээд өгөх хэрэгтэй байхгүй. Тий. Нэгнээс наваад нөгөө рүү нөгөөд дагаад юм систем болоод. Тэр нь хүрхээ ойлгонгууд улсын төсвөөс бараг 50% нэмж төлж штэ. Татвар төлөгчийнхөө мөнгийг авч жагаад ингэж өгöd байгаа. Тэр ингээд суур философор энэ маань өөрөө жоохон яг юу юм бэ те. Одоо манайх бол ив хамтын систем л гэдэг нь. Тэгсэн мөртлөө ажлын байр бий болгож байгаа ховын хвшлээ улам дарамтлаад хөрөнгө оруулах боломж нь байхгүй болгоод бодлогын хөвгөө өсгөө, зээлийн хөвгөө өсгөөд. Энд чинь өөр ингээд нэг тийм цаагуур айгүй сууриараа углуургаараа буруу бодлого яваад байгаа байхгүй. Одоо жишээлбэл манай ажил олгогчийн одоо намайг цалинжуулсны төлөө давхар төлж байгаа тэр нийгмийн даатгалын шимтгэл бол миний тэтгэврт огтхон ч хамаагүй нөлөөлдөггүй гэж байна. Тэгэхээр чи одоо тэгвэл яах гэж одоо надад тэр цалин өгснөхийн төлөө давхар төлөх хэрэгтэй юм бэ гэдэг ийм асуудал гарч ирээд байна да. Яг одоо бид нар ч олон тэтгэврийн өгчүүдтэй эсвэл янз бүрийн тэтгэмж авдаг хүмүүс байна шүү дээ. Тэдэнд олохын тулд л өгж байгаа байхгүй. Одоо жишээлбэл надад хамаагүй өөр хүний тэтгэврийг өгөхийн тулд л одоо манай ажил олгогчоос авч байгаа гэсэн үг. Тий, ерөнхийдөө л юм гэсэн. Энд ч одоо ажлын байрны татвар боч хувираад байгаа юм шүү нэг ясандаа ерөнхийдөө. Тий, ер нь бол татвар шүү дээ. Яг л энэ чинь өөрөө манай даатгал гэж нэрлэсэн. Нийгмийн даатгалын сангийн орлогч нэг 5 их найд байдаг баха. Би тэг санаад байна. 5. За өсөөд нэг 5.5 их найдлуулж байгаа. За тэгэл энгийн баргаар ботход энэ чинь 3.2 нь одоо ажил олгогч төлж байгаа гэдээ ботход нэг 3 ч юм уу 4 их найд нь ажил олгогчдоос орж байгаа болов гэж бодож байна. Тий. Тэгэхээр ерөнхийдөө энэ чинь 50% бас л улсын төсвөөс гарч байгаа шүү дээ. Бас л нэг 2 их найдын л асуудал гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ 35 их найдын данхаасан төсвөөс биш шүү дээ. Нэг 5 их найдыг ингээд хасч чадах юм бол энэ 5 их найд дотор чинь түрүүний хоёлаа ярьдаг те хүн амын урлагийн албантрыг бууруулах, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах тэр оронд гараад ирж байгаа юм байна. Энэ 2025 оны төсвийг одоо зардлыг батлахдаа 5 их найдаар бууруулж батлах боломж байна гэд нэр бүхий гишүүд одоо эсэргүүцээ дийлээгүй 2 их найдаар л бууруулж баталсан шүү дээ. Тэгэхээр танийхаар бол 5 их найдыг энэ одоо тасаг зардлаасаа асчих юм бол энэ нийгмийн даатгалын шимтгэл болон хувийн орлогын албантрыг хангалттай бууруулах боломж бүр байхгүй тэглэгч боломж юм. Ер нь өшөө сайн бууруулах хэрэгтэй. Төрийн өмчүүдийг зөрөгтэй хувьчлаад орон нутгад нь эрх мэдлийн нөгөөд бусад оронд яадгийн одоо жишээлбэл энэ татвар журмыг ер нь яаж тогтоодгийн төлбөрийг яг нь миний ойлгосноор бол бусад улсуудад бол өндөр байгаа. Гэхдээ нэг юмыг анзаарахад биш. Одоо бид дахиад нөгөө жишээ рүү яриа. Яг л манай дарга нарын авах дуртай жишээ учраас Швед, Герман гэдэг. Жишээлбэл хүнсний зардал нь шүү дээ 17% л байгаа юм дунджаар. Тэгээд зарлагынхаа нэг 17-аас 20% нь хүнсэндээ зарцуулаад байгаа юм. Тэгээд илүү гарсан мөнгөөр хоригдл хийн хувьцаа аавн. Тэгээд тэр ингээ өсөөд орлого өсгөө явждаг. Манайд бол зарлах нь орлогоосоо давдаг. Тэр зарлагынхаа бараг 50-60% нь. За тэгээд хүн хүчээр муутай олон хүүхэдтэй айлд бол бараг 70-80% нь хүнсэндээ явчихдаг. Тийм шүү дээ. Бараг 100% явж байгаа ах шүү. Тийм айлууд өсөд. Тийм үстэй. Тийм үед бид нар барууны улсуудыг тэр Швед, Германыг дуурайж тэр дунджийнхаа хэмжээг өсгөөд байгаа нь буруу. Буруу шүү дээ. Яагаад гэвэл ерөөсөө суур зарчим байгаа юм. Тэр улсын иргэн анхдагч хэрэгцээгээ хангаж чадчихна уу? Тэгээд Швед хүний сарын дундаж цалин орлого гэх юм бол манай монголчуудаас бараг 10-20 дахин өндөр байгаа билүү? Тий. Тэгэхээр манайхан ингээд дарга нар ингээд өөрсдөө ашигтай юм дээр жишээ авчиад яг ингээд өөрсдөө ашиггүй юм дээр тэгэл мэддэггүй юм шиг л явж байгаа шүү дээ. Тэгээ одоо эртдийн тэр машины татварын нэмсэн болохоор Сингапур тийм байдаг, Хонконг тийм байдаг гэх юм олон юм яриа. Тэр босоод чинь нэг хүнд оногдох эдийн засаг бүтээн цалин хамаагүй өндөр байна. Тийм шүү дээ. Шал өөр амьдрал нийтийн тээвэр маш сайн хөгжсөн. Манайд бол нийтийн тээвэр маш муу хөгжсөн байна шүү дээ. Одоо ингээд энэ
126 гишүүнтэй болоод одоо нэг дөрвтойхон бодлого гаргах юм байх та гэсэн чинь парламентын зардлал нэмэгдснээс өөр одоо ихтэй үр дүн одоогор надад харагдахгүй байна. Жишээлбэл нэг гишүүн гэхэд л одоо сарда 20-30 сая төгрөгийг одоо зарцуулах эрхтэй байдаг гэж сонсон чи баг ухаан алдах шахта. Өмнөх парламентуудыг анзаархад зүгээр гишүүдийн цалин одоо ер нь нэг 2-3 сая төгрөгөөс хэтрэгддэг байсан бол одоо 7 саяас буухгүй байна тийм үү? Тэгээд дээрэс нь хууль дээр ажиллах зардал гээд 20 сая төгрөг сар болгон. Гэтэл урд нь бол жилдээ нэг 20 сая төгрөг хэрвээ хууль санаачвал тэрэн дээр ажиллаж байгаа гишүүнд л өгнө гэхээс биш хуулийн дээр ажиллагаа гишүүнд өгдөг энэ төргээд ялгаатай байсан бүр байдал уламжлалт ортчихгүй гэж хараад байна. Тийм холимог тогтолцоо руу ороод ингээд тоог нь өсгсөн. Яг энэ бол зөв чиглэл мөн. Урд нь 76 сангийн сайттай болчоод ингээд тойргийн эдийн засгууд яваад байлаа шүү дээ. Том эдийн засаг явж өгөхгүй, хөгжлийн бодлого явж өгөхгүй. Энийг яг жагсаалтынхан сармжуулах болоо гэсэн чинь болохгүй байна. Яг бол жагсаалтынхан чинь багцлаад намын дарганаар нь барьсан биз? Тий, одоо ингээд чамайг дахиж сонгуулна, чамд гахаа өгнө, чамд одоо шоу болжмөр өгнө гэдэг юм гэдэггүй. Ийм оноо өгнө гэдэг байгаа шүү дээ. Тэр нөө жагсаалтын гишүүд чинь багцлаад бас нэг тойргийн гишүүн шиг болгоо ичиж байгаа. Тэг яг энэ холимог системтэй орнуудыг харахад одоо Герман эднийг харахад 50-50% байдаг. Тойргоос 50%, жагсаалтаас 50%. Ингэжж яг харилцан хяналтаа тавиад тэр жагсаалтынх нь илүү тойргийн жижиг сэтгэлгээнээс улс төрөөс гараад том харж чаддаг. Манайх 48 бол хангалттай л гэж бодоод шүү дээ. Үгүй ээ, одоо бас энэ 48-ийн чинь ихэнх нь конопчд болчиход байгаа юм. Даргын тойрог үргэлж. Би чамайг гишүүн болгосон шүү. Чи олон юм ярихгүй шүү. Одоо ардын нам бол бүр зүгээр ингээ багцлаа ажиллаж шүү. Одоо бүлгийнхаа эсрэг дуурах хэрэггүй болгоо шүү. Тийм. Одоо нөгөөдөл нь бодлоо шинэ улс их орн чинь буруу тийшээ яваад байна. Энэ одоо засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртөө зөрчилдөх юм яриад байх юм бол чи яас их цор хийдий. 28 он чинь байхгүй шүү. Ингээл айлгчихж байгаа. Тэгэхээр эн чинь өөрөө нөгөө даргын эдийн засаг чинь одоо намын эдийн засаг гэдэг бас нэг охин дүүтэй болоод энэ хоёр нь хүчээ авч ийн гэсэн үг шүү дээ. Өө за. Уг нь улсын их хурл чинь улсад тулгуурсан бодлоготой яагаад инфляц яваад байна те. Яагаад одоо ард иргэдийн хамжирхаа муудаад байна гэж ярихын оронд за тэр сайдыг гомдоож болохгүй, энэний хүнийг гомдоож болохгүй, энэний хүнийг ийшин шингээд чиглэдэг ийм буруу тийш явчихж байгаа байхгүй. Бусад улс орнуудад одоо таны элдэгчлэн даргын эдийн засаг, намын эдийн засаг гэдэг ийм үзэгдэл байдаг юм уу? Оросд байгаа. Одоо нэг цөөхөө нэг Оросын том дарга нарын тэр нэг эдийн ерөөсөө том намын эдийн засаг явж байгаа шүү дээ Оросд ерөөс. Тэг бүх үр шимийн тийш авчдаг. Бусд нь бол тэгэл нэг амь зоогох төдийл явж идэг. Эсвэл нэг нам одоо давмгайлсан ийм улс орнуудад бас байх магадлал байгаа. Байгаа тий. Яг хятад бас нэг хятадын коммунист нам ингээд яваад байна. Гэтэ хятадч айхтар либерал бодлоготой. Одоо тэр төрийн өмчийн компаниудынхаа 30% төрд авч үлдээд 30% бирж дээр гаргаад 30% бүр бодлохоор барууны том компаниудад өгөөд одоо тэр тузын гишүүдийг хараараа эсвэл хятадын том их сургуулиудын тэр тэнхимэр эрхлэгч нарыг хараараа дандаа барууны хүмүүсийн мөнгөөр зодод авидэрж байгаа байхгүй. Цаашдаа ер нь төрийн өмчт компаниудын менежментийг сайжруулах гэвэл таны хувьд ер нь ямар загвар нь зүг вэ? Сайн жишээнүүд байдаг. Одоо жишээл Норвегийн нөгөө алдарт жишээ байгаа шүү дээ. Үндэсний баялагын сан. Тэр нь бол ерөнхийдөө төв банк нь хувийн менежментийг сонгон шалгуулаад тийш оруулчихдаг юм л. Тэгээд тэд нар нь үйл ажиллагаагаа явуулна. Улс төрчихгүй. Баялагын сан дээр төв банк нь ажиллана. Төв банкнаас томилсон хувийн менежментийг аваа явчихж байгаа байхгүй. Үзээ заа. Манай чи эсрэгээр шүү дээ. Баялагын сан чинь 3-4 сайд хуваагаад шийдвэр гаргадаг. Тэгээд ерөн чийлж тэр адилхан төрийн өмчийн компани ч байна, хувийн компани ч байна, гадны компаниуд ч байна. Тэд нар нийлүүлээд нэг зөвлөл байгуулад тэд нар шийдвэрээр гаргаад явчихдаг. Хятад бол ерөнхийдөө бас хувийн хвшлээ маш их сонсож байна. Гэхдээ хятадын нэг бодлого бол төр байна уу, хувь байна уу хамаагүй шүү. Та нар олон улсад өрсөлдөд байгаа байхгүй. Та нар амьдрах чадвартай болоо. Тэр чинь чухал. Өмнө Солонгос чинь нэг хэсэг бас нэг дарангуулагчтай байсан шүү дээ. Нөгөө алдартай генерал Пак юм билээ дээ. Тий. Тэр нөхөр чинь бас л төрийн өмчийн компани гэсэн илүү хувийн хвшлийн компаниудаа маш их боломж өгөөд. Та нар энэ салбар руу ор. Тэгвэл бид нар зээл өгье. Гаднаас технологи хулгайлж өгье гэдэг. Одоо Чилиг босгож ирсэн нөө Пиночет гэдэг нөгөө генерал юм тийм. Тэр хүн чинь бүр нөгөө Чикагогоос нөгөө Милтон Фридман гэдэг бүр алдартай либерал хүмүүсийг үрж авчираад тэдний шавийг сангийн сайд хийлгэж жагаад ингээд юу яа хувийн хвшлээ дэмжээ хувийн хвшлээрээ явнаа. За Герман байна. Хөрөнгөний биржийн зөвхөн зөвшөөрлөн төрд байгаа.
Хесн мужийн эдийн засгийн яамд тэр зөвшөөрлөлүүд энийг цаас байгаа. Дээр нь Deutsche Börse гэдэг AG гэдэг хувьцат компани байна. Германы бирж гэдэг. Тэр хувьцат компанид хэн ч хувьцаа эзэмшиж болно. Тэр компани биржийнхаа үйл ажиллагааг явуулж чадахгүй байх юм бол зөвшөөрлөө авчихна. Тэгвэл өөр компанид өгчнө. Тэгэхээр төрийн оролцоо гэдэг нь заавал төрийн өмч биш. Зөвшөөрөл гэж үлдэж байгаа. За тэгээд олон нийтийн компаниуд маш ихтэй. Төр нэг 25% эзэмшин, олон нийт нэг 20-30%. Яг мэргэжлийн компаниуд нэг 30-40% авч идэв. Ингэж одоо нөгөө олон нийтийн компани гэдэг рүү засаглаа нэлээ явуулсан. Ягаад гэвэл эрх мэдэлтэй хүмүүст өөрсдийгөө хамгаалдаг. Ах トゥ нараа тэгэл Монгол хүн чаваас адилхан шүү дээ. Нөгөө хүмүүсээ тийш шингээдэг нэг тийм л тогтолцоо болчиход байгаа. Тэгээ энэ өөрөө инфляцийг өдөөгөөд өгдөг. Манай монголчууд ч одоо ингээд алтан дээр суусан гуйлгач ингээд тодорхойлцсон л та. Тэгэхээр энэ бас хатууч гэсэн үнэн тодорхойлт байна л да. Тэр шиг бодлоо. Маш их одоо баялагтай. Тэр шиг бодлоо баг. Маш их өргөн уудам газар нутагтай. Ийм цөөхөн хүн амыг яагаад ингэж бүгдээр нь шахав ядуу амьдруулад байна вэ? Сүүлийн 30 жил гэж ярьлаа шүү дээ. Монгол шиг баялагтай ус байхгүй. Үгүй шүү дээ. Манайх чи яг тэр нүүрцээс алтаараа ингээд тогтоогдсон нөөцөөр бол дэлхий дээр маш багт орно. Одоо бид нар Эрдэнэт оюутлогыг томлогд өгдөг. Дэлхий дээр бол эн чинь нэг 30-40 рүү л орж байгаа шүү дээ. Нөөцөр бол бүр хойшоо явна. Оюутлогч ихний ард орд юм шүү. Засгийн нөөцөр. Удахгүй орох байх. Орохгүй. Яагаад? Тэр яг доор ингээд байгалийнхаа төлбөр байгаа бол баялаг гэж үздэг. Одоо энгийн ухамсараас эсэргээр шүү. Тэр баялагаар бол магадгүй одоо 30 сая тонн ч юм. Тэрний чинь яг хэдэн хувийг нь ухаж гаргаж ирээд асар их задлал гарч байгаа шүү. Тэгээд зардлаа нөхөж чадчихна гэвэл тэр нөөц болчихдээ. Нөөцөр бол манайх маш бага шүү. Нэгдүгürt маш бага. Хоёрт хүн сайхан амьдрахад хангалттай тийм орлого олдог, бизнес хийдэг. Тэр эрхчлөө нь манад бол байхгүй. Тэр эрхчлөө байхгүй хахад бид нар доороо хэдэн тэрбумын газрын тостой байлаа, салттай байлаа гэдээ юу ч өөрчлөгдөггүй. Стратегийн жишээлбэл 16 орд гэж жагсаацсан байсан. 2007 оны байдлаар. Тэгээ одоо ингээд 2024 оны байдлаар гэсэн чинь 17 жилийн дараа нөгөө 16 ордоос чинь 9 байхгүй яасан бүүмэд. Улс төр бизнесийн бүлэглэлүүдийн хоорондын зодон бие биенийхээ булхайг илчлээд байгаа нэг талаараа сайн боловч нөгөө талаараа энэ баялаг ер нь одоо хэний гараар хаашаа алгуулад байна гэдэг эргэлзээг төрүүлээд байл. Ерөнхийдөө стратегийн орд гэж нэр том юм угаасаа буруу системээр ороод ирсэн. Ер нь дэлхийд дээр Оросд нэг ганц хоёр тийм байсан баг. Өөр юм ер нь бол байхгүй. Стратегийн түүхий идэгж бол байгаа юм. Тэгэхээр стратеги орд ч өөрөө улс төр уул уурхай хоёрыг ингэж хооронд нь зодтолтуулдаг ийм хэрэгсэл болоод хувирчлаа. Тэгэд стратегийн орд гэж нэрлэхгүйгээр танихаар бол стратегийн нөөц гэж нэрлэх хэрэгтэй. Стратегийн бүтээгдэхүүн ч гэдэг нөөц нэрлэх хэрэгтэй. Газрын доорх баялаг бол ард түмний өмч мөн гэд үндсэн хуулийн заалт байхад ард түмэд тэгвэл тэр одоо газрын баялаг доорх баялагаас хувь хүртэх эрх нь байх ёстой. Тэгвэл бусад ордууд нь яагаад өгөхгүй ганцхан Эрдэнэс 5 толгоогоос л нэг жоохон тусаасан ногдлаа шиг өгөөдийнэ гэдэг ч асуудал байна. Яг мэдээж нь уул уурхайн салбар чинь өгөөжөө яаж өгдөг вөхөр улсын төсвийн дамжуулж өгч байгаа. Одоо манай улсын төсвийн орлогын чинь ихэнх нь уул уурхайн салбар бүрдүүлж гин гэж үзээд байгаа шүү дээ. Яг бодитор бол 30% л байгаа. За тэгээд эн чинь өөрөө ард түмэнд өгөөжөө өгдөн л гэсэн үг шүү дээ. За ногдол ашиг гэж ярьж байна тийм үү? Ногдол ашиг эзэмшихийн тулд тэнд хувь эзэмших хэрэгтэй. 34% нь байгаа бол төрд байгаа бол ч үгүй юм уу тийм. Тэгээд ногдол ашиг төлөөл явна үсттэй. Эндээ бол хэн ч эсэргүүцэхгүй байгаа. Зөв анханасаа хуулиар та оруулаад ирээ. Та 34%-д төрд өгөөд тэрэндээ тохирох ногдол ашиг өгөхийн оронд үүнтэйгээ дүүцүүлээд тэртээ тэргүй амнаад төлж байгаа. Тэрэн дээрээ нэмэгдэл амнаад төлөөд явчихаа гэд тухайн үеийн төр засгийн шийдвэр гаргачихгүй юу. Тэгээ тэрний дагуу л явж байгаа гэж би ойлгоод байгаа. Гэтэл нөө хууль буцаж үйлчлэлгүй шүү дээ. Гэтэл шинээр ингээл баялагын сангийн тухай хууль гаргаж ирээд ерөөсөн стратеги ордуудыг бүгдийг 34% авъя гэхээр нөгөө ард түмэнд бол гоё санагдана. За манай сэтгүүлч нарт бол сайхан санагдаж байгаа. Яг юм үзсэн, зовлон үзсэн хөрөнгө оруулагч нарт бол эн чинь за ойлголоо, улс төрийн ойлголоо. Дараад нь ийшээ хөрөнгө оруулалт орж ирэхгүй шүү дээ. Хөрөнгө оруулалт орж ирэхгүй болохоор манай төгрөгч нь сансрын хурдаар дэшэл явна гэсэн үг. Гэхдээ энэ баялагын сангийн тогтолцоо бол одоо манай улс төрчид засгийн газар гинтхэн бодоод олцсон шин дугуй биш шүү дээ. Энэ чинь олон улсын хэмжээнд жишээлбэл Норвеги одоо энэ жишгээрээ одоо дэлхийд гайхагдж байгаа Норвегийн баялагын сан бол ард түмэн бараг л одоо тэрбум төгрөг одоо бэлэн мөнгө тараадгүй шүү дээ. Тий яг гэхдээ тэрбум төгрөг эзэмшихээр одоо хэмжээний 2%-ийг
бүр онц шаардлагатай үед улсын төсөөд өгж болно. Хизээч мөнгө тараахгүй. Казахстаны Самрик казино бас л баялагын сан их олон жил болж байгаа. Манайхаас дээр байх. Хизээч бэлэн мөнгө тараахгүй. Дэлхийд дээр байна штэ. Ашигаас нь амнаа таваад байгаа штэ. Тэгэхээр орлоготой харьцуулах юм бол чинь за нэг өрөхгүй л байхгүй. Дэлхийн дундаж. Манайх дэлхийн дундажаас 5 дахин амнаа тавж байгаа штэ. Тэгэхээр хангалттай өндөр. Тэгээд ямар ч бизнес ч юм биш штэ. Аль аль талд ашигтай үжижл явна штэ. Хэрвээ төрд ашигтай гэдээ явах юм бол чи ингээл данхаагаал унаа штэ. Эсвэл манайх үндсэн хуулиа өөрчлөөд социалист улс болох хэрэгтэй. Ерөөсө бүх уурхайг улсад аваад яг Венесуэл шиг болгох. Эсвэл хойд солонгос шиг болгох. Бид нар сонголт байгаа. Эсвэл одоо энэ хятад метод шиг өмнөд солонгос шиг ухаа Америк те ройлтойгоо сандулж татвараа төлж яаж явах нь бид нар тамаагүй бид нар оролцохгүй. Бид нар наадах чи улс руу сангад байт. Норвегиос хэлсэн байгаа шүү дээ. Та нар ухаа наад сангаа ажиллавал ашигтай ажиллавал улс руу огт орохгүй. Хизээч сонгуулиулаад бид нар наадахыг чинь тойрч ярихгүй. Манайх сонгуул болохоор л стратеги ордог гэж ярьдаг төр давъя улс давъя. Санаа сайхан л та. Хүрэх учир нь хүрэх газар нь бол тодорхой шүү дээ. Одоо тэгээд та ямар одоо судалгаан дээр илүү анхаарч байна? Та эдийн засгийн ухааны докторийн зэрэг ямар чиглэлээр хамгаалсан? Би засгийн экспортоор хамгаалсан. Засгийн экспорт. Эдийн засгийн ямар өрсөлдөө өрнөж байна? Энэ өрсөлдөөнийг тайлбарлахын тулд тоглоомын тохиромжтой мөн үгүй мөн амьдралд ойрхон сэдвээр хийчихье гэж бодсон. Тэгээ яг явандаа явсаар байгаад нэлээд тийм математикийн аргачлал руу орсон нэг юм ажил болсон. Докторийн зэрэг хамгаалахын тулд ч одоо 10-аад жил нэлээд сунжирдаг штэ. Тэгэл янз бүрийн байдлаар ингээл нөхцөл байдал өөрчлөгдөнгүүт ингээл таны бодож исэн тэр одоо шугам өөрчлөгдөх ийм магадлал байдаг тийм. Зөндөө. Тэгээ энээсээ болоод магадгүй нөгөө удирдагчтайгаа хүртэл маргалдахад хүрдэггүй яадаг. Маш төвхтэй. Ер нь гол нь тэр л юм билээ. Анх нүүрсээр эхэлсэн. Тэгээд нэг хэсэг чи 15 багшийн арга ивийг олно. За. Тэгээ нөөдөл чин гарын үсгээ 100 заавал энийг хийгэн. Тэгээ тэрийг хийгээд очихоор нөгөөдөгт нь таалагдахгүй ч гэдэм. Тэгээ өөрчлөсөөр байгаа сүлдээ бүр өөрөө танихаар байна. Герман, Япон гэ найз нараа асууж байгаа юм би. Та нар яаж хамгаалт юм бэ гэхээр удирдагч багш нь үнэлгээ өгж байгаа юм. Өөр нэг бие даасан хөндлөнгийн шинжээч үнэлгээ өгж байгаа. Тэгэл болчихж байгаа. Хэрвээ тэр хоёр маргахын тулд бүр онцгой тохиолдолд 3 дахь хүн гарч ирнэ. Тэгэхээр нөгөө хоёр нь хизээч тэр мэдлэгийн хичээл рүү н орохгүй. Тэр процессын хувьд л аудит гэж. Манайх бол бүгдийг зааж өгч чи тэхгүй яасан, энийг ишлэхгүй яасан, ийм буруу, эн чин буруу, эн чин буруу. Тийм. 15 хүний арга ивийг олно гэдэг чинь ер нь нэлийн зовж хамгаалсан юм а да. Тийм, ер нь нэлийн зовсон. Тэгээ ялангуяа манай зүйл маш хатуу. Дараа нь тэгээд ясаа өөрийнхөө дипломыг танихгүй болцсон уу юу? Ямар ч нэг миний нэр байгаа учраас таниад байгаа. Гэхдээ яг ингэж анх бодож исэн өсөж исэн юм бол би гаргаж чадаагүй. Ерөнхийдөө багшийн талаар явцсан ба. Ерөнхийдөө багш тэгээд тэр зөвлөл шүүмжлэгчний санал маш чухал. Тэгдэг. Ерөөсө тэнд л нийцүүлэхгүй бол явахгүй шүү дээ. Гэхдээ манай Монгол улс ингээд нэг буруу ойлголт байдсан шүү. Чулуу шитгэхэр нэг доктор нэгдэг тэр бол худлаа шүү. Би ингэж боддог шүү дээ. Монгол улсын одоо эдийн засаг ингээд унаал эсвэл одоо буруу зам руу яваад идэг. Тэгтэл Монголд эдийн засгийн ухааны доктор гэдэг одоо 100 мянган хүн баг байдаг. Яг манад нэг 6,000 доктор байдаг гэж үзтээ. Эдийн засгийн ухааны. Үгүй, нийтдээ. Бүх шинжилгээ. 6,000 дээ. Эдийн засаг нь бол хажцсангүй цөөхөн. Ихэнх нь гадаад хамгаалцсан байна. Тэгээд сая хүнд оногдох докторийн зэрэгтэй хүний тоогс олон улсын статистик байдаг. Жишээлбэл Словак бол 6%-тай. Дэлхийн дундаж бол 2-3%-тай байт юм байна. Манайх нэг 0.2 байна уу да. 1% ч хүрдэггүй юм байна. Бага ба шүү дээ. Маш бага. Тэр манайх ч нөгөө нэг зургатаар гардаг цөөн хүмүүстэй. Тэдний ихэнх нь нөгөө доктор гэдэг одоо над шиг ингээд урдаа тавьчихаар хүмүүс тийм буруу төсөөлөл үүсээд байгаа. Яг ингээд нүцгэн тоог харах юм бол манай докторын тоо их бага. Дээр нь үндэсний дотоодын докторууд нь бүр бага шүү. Бараг 2 доктор тутмын нэг нь гадаад хамгаалсан байна. Тэгээд гадаадд хамгаалсан, дотоодод хамгаалсан гэдгээр бас хүлээн зөвшөөрөхдөггүй юу гэдгийг ч бас хамаарах. Аль салбараасаа болно. Зарим салбарт бол яг хитрхи олон доктор гаргаад тэр нь инфляцид орсон юм бол байгаа. Зарим салбар нь бол их цөөхөн учраас. Тэгээ ер нь хэд энэ докторч мэдтий. За энэ жишээлбэл эдийн засгийн онолоор гарцсан юм. Энэ бизнесээр гарцсан юм гэх юм бол за яг ямар шалгуурд авсан, аль нь илүү хүн шалгуурд авсан байна бол ерөнхийдөө мэдэж байгаа. Тэгээ одоо та бол аль судалгаан дээр илүү төвлөрч байна? Одоо бол яг хөтэ Монгол улсын өрсөлдөх чадвар ямар байна? Хөрөнгө оруулалт татах чадвар ямар байна? Тэгээд яг эдийн засгийн ухааны докторууны хувьд болоход
хэлэхэд бол Монголд эдийн засгийн шинжилгээг айгүй төвөгтэй болсон. Яг гэвэл яг эдийн засгийн хуулиараа явж байгаа юм байхгүй болчиход байгаа. Ерөөсөө улс төрийн эрх ашиг те улс төрчдийн хүсэл зоригоор бүх юм шийдээд өгдөг. Бүр энгийн жишээ хэлье. Ингээд зэсийн үн юм уу нүүрс нүн унаа штэ. Бусад бүх улсууд тэр нийлүүлэлтээ зогсоочж байгаа. Яг гэвэл зардал өсөж байгаа байхгүй алдагдaltaд орно штэ. Монголд Эрдэнэт ертөнцийн тавлагч улам эсрэг өсөгдөг байхгүй. Эдийн засгийн онлын хувьд үн буурах юм бол эрэлт өсөж байгаа. Илүү олон юм авна штэ. Үн буурах юм бол нийлүүлэлтээ багасгадаг байхгүй. Одоо та жишээлбэл үн буурах юм бол одоо экспортоо багасгах хэрэгтэй л гэж нөхөр хэлэх гэдэг. Тийм штэ. Ер нь эдийн засгийн ухаанаар бол одоо та нэг юм үйлдвэрлэдэг байлаа гэж бодъё. Тийм л дээ ер нь бол 100 юм үйлдвэрлэдэг 100 төгрөгөөр үйлдвэрлэдэг байлжлаа гэж бодъё. Тэгэхээр орлогогүй суужсанс бас одоо зогсооцсон дээ. Эсвэл одоо хямдхан зараа дуусгахыг даа гэсэн бодолтой байгаа болоод гэж ойлгосон шүү дээ. Тэгэхээр тэр чиг харгас бодлоо үсттэй. Тэр чинь үн өсгөө хүлээх хэрэгтэй шүү дээ. Оросууд бол жишээлбэл одоо нүүрсний үн хятад унтсан юм чинь бид нэр экспортоор төр зүрх хязгаарлая гэдгээ мэдэгдсэн баха. Тэгэхээр илүү эдийн засгч байна гэсэн үг байхгүй. Гэхдээ Оросд бол яг одоогор бол дайны эдийн засгтай байгаа. Тийм учраас яг тийм сонгодог эдийн засаг бол явахгүй байна. Манайх бол хараа яг эдийн засгийнхаа онлынхаа яг суур зарчмын эсрэг явж байгаа юмуд маш их байгаа. За ингээд бидний ярилцах цаг дууссан байна. Ингээд бидний урилгыг хүлээж авч дэлгэрэнгүй тайлбар ярьцлага өгснөд баярлалаа. Тэгэхээр Монгол улсын эдийн засаг зөв голролдоо явж гэнэ үгүй юу? Төсөн мөнгөний бодлого нь хоорондоо зогцож гэнэ үү? Ер нь одоо ингээд экспортын орлого буурсантай холбогдуулаад төсөв тодтол хийх шаардлагатай үгүй юу гэдгийн чухал асуудлуудаар та эдийн засгийн шүүний хувьд өөрийнхөө байр суурийг илэрхийлсэнд баярлалаа. Ингээд таны цаашдын судалгааны ажилд амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. За манай энэ удаагийн ам нээвэлт зочны ярилцлагаар эдийн засгийн ухааны доктор Отго Чулуу оролцлоо. Анхаарлаа хандсан үзэгч тахад баярлалаа.